За бид Monthly Outlook-ийг өнгөрсөн оны 10 сараас эхлээд хийсэн. За ингээд 10, 11, 12, 1, 2, 3, 4 гээд 4, 7 удаа хийцэн. За ингээд 5 дугаар сарын 8 дахь удаага Monthly Outlook хийх гэж байна. За тэгээд Outlook сар болгон хавд байдаг бүгдтэй баярлалаа. За тэгээд уламжлалт ёсоор Америкийн зах зээлээс эхлэе. За 1909 оноос хойш S&P 500 индекс бол нийтдээ 21 удаа биер буюу одоо уналтын зах зээлтэй байсан. За ингэхдээ бол оргилоос Еврол хүртлээр дунджаар бол 37 хоног байсан. За 340 хоногийн хугацаанд унаж байжээ дунджаар. За тэгвэл одоо бүх зах зээл өсөлтийн зах зээл бол одоо 25 дахь удаагийн өсөлтийн зах зээл явж байна. За энэ удаад бол Евролоос одоо 4 сарын 31 хүртэл 4370% өсөж 565 хоног одоо тасралтгүй өсөж бүх зах зээл үргэлжилж байна. За нөгөө энэ өсөлтүүдийн дунджийг аваад үзвэл дунджаар бол нэг бүх зах зээл 118% өсөж 1080 хоног үргэлжилдэг байх нэ. За тэгээд ер нь эндээс ингээд хэлэхэд бол хамгийн easy дүгнэлт бол өсөлт бол уналтаасаа 3 дахин их байдаг. Өсөлт бол уналтаасаа 3 дахин удаан үргэлжилдэг гэсэн ийм статистик бол харагдаж байна. За тэгэхээр бид нэр Америкийн зах зээл дээр бол одоо ханш унана гэж орохосоо илүү өснө гэж ороод явах юм бол илүү ашигтай, илүү урт хугацаанд илүү өндөр ашигтай байна гэсэн үг. Тэгэхээр бид нар энэ ханшийн уналт болгоныг бол одоо авсан байгаа хувьцаагаа зарж баг дээр авах биш. Харин одоо авсан хувьцаан дээр нэмж хямдаар худалдаж авах боломж гэж харж явах нь бол хамгийн эрсдэл багтай зөв стратеги байдаг гэдгийг хэлж. За ингээд 25 удаагийн бүх зах зээлээс бид нар энэ 5 удаагийн хитрхи урт үргэлжилсэн. Тэгээд хугацааны үед нэлээд олон жилийн өмнө байсан. Тэр одоо өсөлтүүдийг нь бол хасаад одоогийн энэ бүх зах зээл болвол 40 Евролоос оргил хүртэл 4370%-аар өсөж за нийтдээ 565 хоног үргэлжилсэн байна. За 20 удаагийн бүх зах зээлийн дундаж өсөлт бол 67%. За үргэлжилсэн хоног бол 590 хоног, 91 хоног байна. За одоо эндээс бүгдээрээ нэг чухал зүйлийг бол анзаарах хэрэгтэй. За энэ график дээр бол энэ өсөлт зах зээл болгоныг ингээд scatter плотон дээр харуулж байгаа. За энэ цагаан бол одоогийн явж байгаа бүх зах зээл гэсэн. За тэгэхээр босоод тэмдэгтэр бол үргэлжилсэн хоног, хэвтээд тэмдэгтэр бол Евролоос оргил хүртэлх өсөлтийг харуулж байгаа. За энэ маань одоо цагаан маань одоо энэ ногоон дээр ингээд ирсэн байна. Буюу одоо энэ удаагийн одоо өсөлт бол олон жилийн дунджийнхтайгаа тэнцүү хэмжээний тэнцүү одоо хугацаанд үргэлжилсэн ийм өсөлт болж эхэлж байна гэсэн үг. За тэгэхээр энээс цаашаагаа бол нөгөө урт хугацааны өсөлт болж эхэлнэ гэсэн үг. Статистикийн хувьд дунджаас удаан үргэлжилж байгаа өсөлт болно. За тэгэхээр дунджаас удаан үргэлжилж байгаа өсөлт гэдэг маань нөгөө талдаа юу гэсэн үг гэхээр төдий чинээ дуусахад ойрхон байгаа. Ойртож байгаа гэсэн үг. За тэгэхээр одоогийн өсөлт бол энэ 20 дотроо өсөлтийнхаа хувь хэмжээгээр бол 15-т ч ихсэж байгаа. За үргэлжилсэн цаг хугацааны хувьд дараа бол 10-т ч ихсэж байгаа. Ерөнхийдөө удааширж байна. За яг дундаар ирчээд байна л гэсэн үг шүү дээ. За одоо ингээ хугацаа өнгөрөх тусам удааширнаа л гэсэн үг. Удаан үргэлжилж байгаа өсөлт болж өөрчлөгдөнө. За тэгэхээр удаан үргэлжлэх тусмаа нөгөө юу маань буцах зээл маань дуусахад өгч байгаа шүү. Үүнээс хойш бол бид нар маш боломжтой байхгүй бол хизээгүй ингээ уналт ороод ирэх магадaltaй шүү гэсэн үг. За тэнгууд тэрийг энэ график дээр ингээ бас харуулж байгаа. Улаан нь болохоор одоогийн явж байгаа өсөлт байна. Одоо Евролоос ингээд өнөөдрийг хүртэл өсөж явсараад 43 өссөн. За тэгвэл
бусад өсөлтүүд нь одоо энд харагдаж байна. За ингээ харах юм бол бас бусад өсөлтүүдээсээ өсөлтүүдийнхаа одоо 19-ийг нь гүйцэтгэсэн одоо 10 дээрээ явж байгаа гэсэн үг. За тэгэхээр одоо ингээд энэ графикаас харах юм бол энэ бол улаанаас хоошоогоо урагшаага одоо зүүн гар тал руугаа болвол 9 өсөлт байгаад тэр 9 өсөлтийн хугацаанд дууссан өсөлтүүд. За энэчнээс баруун тишээгээ цаана дахиад нэг 10 өсөлт байна гэсэн. 10 удаагийн өсөлт байна гэсэн. За тэгэхээр энэ маань одоо ингээл ийшээгээ явах тусмаа түүхэн статистикаараа энэ урт үргэлжилж байгаа өсөлт рүүгээ шилжээд тэгээд зогсох магадлал нь төдий чинээгээр нэмэгдээд яваад байна гэсэн үг. За тэгвэл энэ 19 удаагийн өсөлтийнх нь бүгдийг дунджилж байгаад энд энэ ногоон графикаар харуулж байна. За одоо явж байгаа өсөлт маань улаан явж байна. За тэгэхээр ер нь одоо өнгөрсөн 1929 оноос хойш 19 удаагийн бүүл зах зээл дээр бол ханш бол эхэндээ ингээ огцом өсөж явж байгаад ингээд удаашраад нэг хэсэгтээ удаашраад тэгээд буцаад дахиад огцом өсөлт рүүгээ орсон ийм хөдөлгөөн харагдаж байгаа. За тэгвэл манай энэ удаагийн өсөлт маань бол эхэндээ удаан алгуур өсөж яснаа сүүл рүүгээ хурдтай өсөд одоо яг харьцаагаараа бол 1-1 гэсэн харьцаан дээр баг ирчээд байна. За тэгэхээр энэ өсөлт маань бол бусад дундаж өсөлтүүдийнхаа хурдтайгаа насжилттайгаа яг статистикийн хувьд дундаж дээр явж байна буюу яг энэ бол чанартай одоо байж болох бодиттой өсөлт байна гэдгийг бол илэрхийлж байна. За тэгээд нэг бол хитрхи одоо ингээд доош ороод нэг бол хитрхи дээшээ хараад ирэх юм бол хөөс байх магадaltaй хитрхи дээшээ ингээд яваад. Хитрхийн доогуур ингээд яваад байсан бол нөгөө өсөлт маань эрчин сараад дуусгах магадaltaй байх байсан. Гэтэл бол ингэж харагдаж байгаа нь бол нэлээд тийм хэвийн одоо өсөлт байх гэдэг байна. Гэдгийг харуулж байна. За өнгөрсөн сард 4 сарын эхэнд бид энэ графикийг үзүүлж ирсэн. За хажууд нь ингээд текстээр тайлбарууд байгаа. За S&P 500 индексийг харуул аншийн огцом уналтын өмнө байгаа мэт харагдаж байна. 19 оноос хойш нийт 4 удаагийн уналтын өмнө талд одоогийнх шиг нөхцөл байдал үүссэн байна. Өмнөх 4 удаагийн уналтаар тус бүр 20, 20, 35, 27, 10% уналт үзүүлж исэн бол дундаж уналт нь 23% байна. Харин энэ удаагийн уналт үүсвэд баггүй хэмжээнд буюу 20-с дээш унах магадлалтай байна. За очир нь дэмий шинжилгээгээр харуул энэ удаад үүссэн divergence нь өмнөх 4 удаатай харьцуулахад урт хугацаанд хуримтлагдсан үсжээ гэж байна. За энэ өмнөх 4 удаа гэж энэ шаруудыг хэлээд байгаа юм л да. За ингээд ханш дээшээ яваад идэг, MACD индикатор доош яваад идэг. Тэгэхээр бол ирээдүйд ханш унах сигнал болдог. За тэгээ энэ тохиолдолд унсан байна. За ханш дээшээ MACD индикатор доош байхад ханш унсан байна. Ханш дээшээ байхад MACD индикатор доош байсан, ханш унсан байна. Ханш дээшээ байхад MACD индикатор доош байсан, араас нь ханш унсан байна. За тэгэхээр ханш дээшээ явж гин, MACD индикатор доош явж гин. Тэгэхээр энэчнээс уналт орж ирнэ гэж үзэж байсан 4-р сард. За тэгвэл сая 4 сарын 30 гэхэд бол индекс 4-р сард 4.1% буурч за бидний таамаглал бол биелсэн баг. За өөрөөр хэлбэл ямар ч байсан эхний удаагийнхаа уналтыг ингээд хийцэн 4 сарын 30-нд яг энэ ёроол дэржсэн. За 5 сар гараад хараа огцон буцаад ингээд өсөд гараад ирсэн юм байдалтай байгаа. Тэгэхээр за ямар ч тач нөгөө унахгүй байсан зах зээл маань бол ингээд нэлээд сая өнгөрсөн сард бол 4.1% унлаа. За эргээд өсөх гэж хичээж байна. Гэхдээ бид нар бол тийм өндөр өснө гэж бодохгүй байгаа. Ер нь бол эргээд уннаа л гэсэн юм хүлээлттэй байна 5 дугаар сард. За яагаад вэ гэдэг асуулт гарч ирнэ. За тэгвэл ер нь 5 дугаар сар ямар байд юм бэ гэдгийг бүгдээ харъя. За тэгэхээр 5 дугаар сар бол одоо 1929 оноос хойш ингээд харах юм бол
Одоо өссөн тохиолдлууд нийтлэлт байна. За унсан тохиолдлууд нийтлэлт байна. За статистик дунджийг харах юм бол 51 жилийн статистикаас харахад өсөлттэй байсан жил нь 29, уналттай байсан жил нь 22. За өсөх магадлал нь 57, унах магадлал нь 53 буюу ер нь бол 5 дугаар сар бол айгүй яаж ч магадгүй айгүй эзэгтэй сар байгаа сар юм байна гэдэг харагдаж байна. Өмнөх саруудад болохоор чинь 70-аас дээш хувийн 70-аас дээш хувьд нь бол тухайн сар зах зээл өссөн, 70-аас үлдсэн одоо 30% нь зах зээл унсан ийм статистик гарч ирсэн бол 5 дугаар сар бол өсчиж магадгүй, унчиж магадгүй гэдэг ийм 50-50% магадaltaй сар байгаад байгаа. За дээрэс нь бид нар энэ сар болгоны дундаж нөгөө өсөлтийг ингээд бас энд харуулж байгаа өсөлтийн дундаж, уналтын дундаж. Тэгэхээр энэ график маань юу харуулж байна гэхээр 51 жилийн хугацаанд нэгдүгээр сард өсөхдөө хэдэн хувиар дунджаар өсөж исэн бэ гэдгийг харуулж байгаа. Нэгдүгээр сард унахтаа дунджаар хэдэн хувиар унж исэн бэ гэдгийг харуулж байгаа. За тэгэхээр 5 дугаар сар гэдэг бол өсвөл 2.9 өсөж исэн сар, унавал 2.9 унж исэн сар буюу бусад энэ саруудтайгаа ингээд харьцуулахаар ерөнхийдөө дундажтай ойролцоо сар байгаа. Дундаж одоо хэлбэлцэлтэй ойролцоо сар өсөх талдаа. Унах талдаа болохоор дундаж хэлбэлцлээсээ бага гэсэн үг. Одоо өөрөөр хэлбэл хэрвээ 5 дугаар сард унвал бусад саруудтайгаа харьцуулахад харьцангуй бага унаа л гэсэн үг. За хэрвээ 4 дугаар сард 5 дугаар сард одоо нөсөлт гарвал бусад саруудтайгаа энэ ойролцоо хэмжээний нөсөлт гардаг юм сар юм байна гэж. За тэгэхээр ер нь бол 5 дугаар сар бол харьцангуй 50 сар байх нэ гэж харагдаад байгаа. За хамгийн их өсөлт нь болохоор 872% гарч ирсэн бол хамгийн их уналт нь 939 гарч ирсэн. Энэ үзүүлэлтээрээ ч гэсэн бас өмнөх жилүүдийн тэр хамгийн их өмнөх бусад саруудын хамгийн их өсөлт хамгийн их уналтаа харьцуулж гэсэн бага байгаад байгаа. Тэгэхээр ер нь 5 дугаар сар бол харьцангуй 50 сар юм байна л гэдэг дүгнэлт бол гарчиж байгаа. Дээшигээ явах уу, доошоо явах уу гэдэг дээр бол өстой бүүмэд дээшээ явах магадлал нь 57, доошоо явах магадлал нь 43 гэхээр тэгэл 50 болж таарад байгаа. За тэгэхээр энэ тохиолдолд бид нар бол суур нөхцөл байдлаа харна. За суур нөхцөл байдлаа ингээ харах юм бол за бодлогын хүү бол буух болоогүй байна. За тийм үед инфляц бол банкны зорилт түвшинд хүрэхгүй хугацаа өнгөрсөөр байна. За бодлогын хүү юм өндөр, инфляц юм өндөр тохиолдолд за энэ доотлолт нэг ажилгүйд л өөрөө огцом өсөд эхлэх юм бол хөрөнгөний зах зээл дээр бол аимшигтай том уналтыг бол авчирна. За яг уу ажилгүйд л ингээ баг багаар алгуур өсөд байх юм бол бодлогоо зөөллийгээд тэгээд ханш одоо нэг тухайн үедээ өсөж болно. Гэхдээ энэ ажилгүйд л маань өөрөө тийм хурдан чиглэлээ өөрчилдөг биш учраас нэг ингээ өсөд эхэлчих юм бол хөдөлмөрийн зах зээл дээр аюул учирч байна. Орлогогүй хүмүүс нэмэгдэж байна. Тэрийгээ дагаад худалдаа авах чадвар бууж байна. Тэрийгээ дагаад янз бүрийн моргэж зоргиж төлөх чадвар нь муудаж байна. За энийгээ дагаад эрэлт ингээ буураад тэгээ эдийн засаг ундаг ийм л зүй тогтол яригадаад байгаа. За тийм учраас бид нар бол одоо айгүй болгоомжтой байх хэрэгтэй гэж үзэж байгаа. Өмнөх би ер нь яг сүүлийн он гараад бидэд бол 2-3 дугаар сараас эхлээд ер нь л их болгоомжтой байхгүй бол болохгүй нэ шүү гэдэг зүйлийг ингээд ярьж хэлсэн. Одоо бол цаашаага бүрэл боломжтой байхгүй бол нөгөө өмнөх статистик нөгөө үзүүлэлтүүдээс хаасан ч тэр нөгөө өсөлт маань ингээд үргэлжлээд удааш уртсаад ингээд явсаар байгаа дуусах руугаа ингээд нөгөө талтаа дуусах уналт эхлэх рүүгээ төгчих гэсэн үг. За тэгээд суур үзүүлэлтээ харах юм бол инфляц өндөр буухгүй байна. Дайн самуунаас ерөнхийдөө бас нөлөөлж байна. За тэгээд бодлогоо хүү өсөг инфляц буурныг бодлогын хүү бариад байна. Төв банкны бариад энийг өндөр бариад ганц ихтгэл найдвар нь бол ажилгүйд байгаа учраас эдийн засаг хүчрэх байна, өсөлтөө хадгалж байна.
сайн байгаа учраас хямралд орохгүй. Тийм учраас инфляцтайгаа тэмцээд хүүгээ өндөр дээр барья гэдэг шийдвэрийг гаргаад байна. За гэтэл эхнээсээ ажилгүйд жоохон өсөд эхэллээ. За тэгвэл үүний дараа харах ёстой бид нар үзүүлэлт бол юу гэхээр худалдаа авч менежерүүдийн хүлээлтийн индекс, за Мичиганы их сургуулийн хэрэглэгчдийн хүлээлтийн индекс гэдэг хоёр юм байна. За ингээ харах юм бол PMI индекс бол өнгөрсөн сард 49.4 болоод 50-аас доош ороод ирсэн. Тэгэхээр энэ бол Америкийн нэгдсэн улсад үйлчилгээний салбар бол агшиж байна гэдгийг илэрхийлж байгаа үзүүлэлт боллоо. Энэ бол одоо 50-аас доош ингээд анх удаа орж ирж байна. За энэ бол маш анхаарч үзэх ёстой үзүүлэлт боллоо. Өөрөөр хэлбэл үйлчилгээний салбарт ажиллаж байгаа менежерүүд бол манай сектор бол агшиж байна. Ирээдүйд агшихнэ гэдэг ийм дүгнэлттэй байна гэсэн үг. За гэтэл нөгөө талдаа нөгөө хэрэглэгчийн хүлээлтийн индекс маань ингээд дандаа сайхан өсөөд явж исэн чинь сүүлийн 3 сар ингээд докторчсноо бас өнгөрсөн сар жоохон унаад ороод ирсэн. За тэгэхээр энэ маань өөрөө бас хэрэглэгчид ч гэсэн эдийн засгийн өнөөгийн байдал ирээдүйн төлөвийг бол сайнаар харахаа болж эхэлж байна. Өмнөхшгөө өөдрөг байхаа болж байна гэсэн үг ээ. За энэ бол маш чухал ийм эдийн засгийн зөвлөм индикатор. Биднэрт бол Америкийн эдийн засаг, Америкийн иргэдийн аж ахуй амьдрал, бизнесийн орчин бол өмнөхшгөө тийм өөдрөг сайхан байха болж эхэлж шүү гэдгийг л хэлж хамгийн ихэнд одоо гарч ирж байгаа сигнал болж байна. Тийм учраас бид нар хөрөнгөний зохицол дээр хувьцаанд оролцоход улам бүр анхааралтай байх хэрэгтэй болж байна. За conference board-оос гаргадаг бас consumer confidence index гэж байдаг. Энэ бас өнгөрсөн сард нэлээд унж орж ирсэн. 97 руу ороод ирсэн. За ингээд юм ба. За Америкийн Нью-Йоркийн төв банкнаас гаргадаг эх 12 сарын хугацаанд хямрал болох магадлалын индекс бол 58%-тай буюу харьцангуй доктортой байлаа өнгөрсөн сард. За тэгэхээр бид нар 4 сард ярьж ирсэнтэйгээ харьцуулахад одоо ингээд 5 сард яриад дүгнэлт маань юу вэ гэхээр өмнөх сараасаа бол Америкийн эдийн засаг суларч байна гэдэг л одоо базаад хэлэх юм бол тийм дүгнэлт гараад ирж байгаа. За цаашаага хэр зэрэг хурцтай сулрах юм уу гэдгээс маш их юм хамаарна. Тэрэн дээр үндэслээд төв банк ямар шийдвэр гаргаж явах вэ гэдгээс маш их юм хамаарна. Тэгээд ханшийн одоо хөдөлгөөнүүд орно. За энэ сард бид нар 5 дугаар сард бид нар юу гэж ерөнхийдөө хараад байгаа вэ гэхээр за одоо нэг S&P 500 төсвөө 5180 хавцаад байна. За өсвөлийн дээшээгээ өмнөх энэ ориглоо шалгаад ерөнхийдөө унах магадaltaй. Эсвэл энэ чинь шууд унах магадaltaй л гэж ийм хоёр хөтөлбөр гаргачаад ингээд сууж байна. Тэгэхээр яг бид нар бол нэг айхтар өссөн гэж бол ерөөсөө хүлээхгүй байна энэ сард. Ер нь л одоо ингээд унах магадлал нэмэгдээд байгаа учраас унах болов гэсэн юм таамаглалтай байна одоогийнхоос. За яагаад тийм бэ гэхээр өмнөх сартай харьцуулахад одоо эхний энэ байд одоо унахгүй явж ирсэн нэг юм уналт хийчлээ ямарч байсан. За тэгэхээр дахид энэ бол дахиж унах магадлалыг улам нэмэгдүүлж байна. Уналтын хурд хэмжигч өмнөхөөсөө илүү байх магадлалтай болж эхэлж байгаа гэсэн. Өмнөх сард бол энэ чинь нөгөө яг энд оройр дээр явж ирсэн. Ингээд өмнө нь унсан кейс байгаагүй учраас бас магадлал бага талтай байгаадсан. Гэтэл одоо 4-р сард болохоор ингээд унчаад тэгээд сая 5 сар гараад яг ингээд хэдхэн хоногт 8 хоногт ингээд өсчлөө л дөө. Тэгэхээр унтсан юм чинь ингээ өссөн бол дахиад унахад бол илүү хялбар болж байна гэж хэлээд байна. За Америкийн инфляц буурахгүй байхад ажилгүйд л өсөж байна. Мөн хэрэглэгчид болон бизнес эрхлэгчид эдийн засгийн одоо ба ирээдүйд өмнөх шиг өөдрөө харахаа болж эхлэв байна. Хүү өндөр үед энэ байдал удаа үргэлжилж ажилгүйд огцом өсвөл хөрөнгөний зах зээл унана. Гэхдээ наан нь завсрын өсөлт үзүүлнэ. За нэгдүгээр улирлын компаниудын тайлангууд өмнөх улирлуудтай харьцуулахад бол хүлээлтээс зөрөх нь бол нэмэгдсэн. Энийг бол mixed гэж нэрлэж байгаа. Зарим нь одоо ингээд хүлээлтийг даваад сайн гараад, зарим нь муу гараад ингээд
Жишээлбэл Facebook дээр ингээ харах юм бол тухайн улирлын үзүүлэлт нь боломжийн гарцсан мөртлөө цаашаага guidance outlook нь болохоор ингээ муу болцсон. За энтэл бас байна. За гэх мэтчлээ ингээд компаниудын тухайн нэгдүгээр улирлын үзүүлэлтүүд сайн гарсан компаниуд нь болохоор цаашдаа ер нь жоохон өсөлт багасах гэдэг шүү гэдэг ингээд хэлсэн кейсүүд нэмэгдсэн. Тийм учраас ер нь бол цаашаага ингээд энэ зах зээл бол гадаа юу хувьцаануудын одоо компаниудын ашиг хоёрдугаар улирлт бол хүлээлт хүрэхгүй байх магадлал нэмэгдээд байна. Тэгэхээр бид нар юу гэж харж байгаа гэхээр хоёрдугаар улирлын тэр тайлан гарах хүртэл ерөөдөө энэ зах зээл маань нэг уналттай байгаад тэгээд тэр тайлангууд ямар гарах вэ гэдгээсээ хамаарат дараачихаа хөдөлгөөнийг хийх байхаа гэсэн ийм ер нь бол хүлээлттэй байна. Тэр хүртэл нөгөө эдийн засгийн үзүүлэлтүүд маань өөрөө бас муудад байвал тэгэл уган бүр уналт маань өөрөө батгаш нааш. За тэгээд Wall Street-ийн топ банкуд бол юу гэж харж байна вэ зах зээлийг. Тэгэхээр за энэ 23-12 сарын 6-нд таамаглал гаргахдаа 24 оны эцэст ийм байна гэж гаргасан байна. 1 сарын 22-нд таамаглал гаргасан байна. 3 сарын 25-ны байдлаар таамаглал бас өөрчлөгдсөн. За тэгээд 1 сарын 22-оос 3 сарын 25-ны хооронд болохоор оны эцсийн S&P 500-гийн зорилтод ханш бол ханшаа бол өсгсөн байгаа даа. 2 дугаар сар 3 дугаар сард. Тэгээд ийм нэгжүүдээр өсгсөн. Дунджаар бол 227 нэгжээр өсгсөн буюу энэ ч одоо 4-5-4% өсгөж байгаа гэсэн үг. Хөөс өмнөх 1 сартайгаа харьцуулахад 3 дугаар сарын 25-ны байдлаар бол энэ том банкуд оны эцсийн S&P 500 индексийг бол индексийн таамаглал олгож байгаа. За тэгээд дундаж нь бол оны эцэст дундаж таамаглал бол хэд байна гэхээр 5089 гэж байна. За энэ нь одоо 5186 байгаагаас 97 нэгжээр буюу нэг 2% арил юм байна. 2 хүрэхгүйгээр одоо бага байна гэж ингэж үзсэн байгаа юм байна. За тэгэхээр яг магадгүй одоо энэ том банкуудын зөв бол тэр оны эцэс хүртэл дунд нь ийм уналтууд нэлээд орж ирж хагаад тэгээд буцаад оны эцэс рүүгээ өсөж болох юм муу гэж бид нар бол хараад байгаа. Ер нь бол тэгээд эсвэл одоо бүр нөгөө нөхцөл байдал ингээ амар өөрчлөгдөх юм бол эдгээр чинь өөрсдөө бас таамаглалаа өөрчлөөд буулгаад явчихна. За тэгэхээр ямар тач ийм байдалтай таамаглаж байгаа юм байна. Тэгээд цаг хугацаа өнгөрөхийн ирээр нөгөө энэ таамаглалуудаа ингээ өөрчлөл идэх л та. За тэгээд бид нэг юм уншиж хагаад за Wall Street-ийн алдартай үг байна. Sell in May and go away гэжтэй. 5 дугаар сард зараад тэгээд алгуулаа. Тэ? Алгуул. Зах зээлээс 5 дугаар сард бол хугацаануудаа зараад тэгээд алгуул гэж байгаа хэрэг. За ийм үг байдаг. Зах зээл дээр ийм одоо үг ингээд хүмүүсийн дунд байна. За яагаад вэ гэсэн чинь ингэж юм л да. 5 сараас 10 дугаар сар хүртэлх энэ 6 сарын хугацаанд түүхэн хөгжлөөс аваад үзэх юм бол зах зээл харьцангуй сул байдаг. За 1999 оноос хойш тооцоолол хийж үзвэл S&P 500 индекс 5-аас 10 дугаар сарын хооронд ердөө 2% өсөлт үзүүлсэн байна гэж. Дунджаар жил болгоны 1999 оноос хойш жил болгоны 5-аас 10 дугаар сарын хоорондох S&P 500 индексийг тооцоолоод өсөлт уналтыг ингээд ботхоод 2% гараад байгаа байхгүй. Гэтэл 11-ээс 4-р сарын хооронд бол дундаж өсөлт бол 7% байдаг. За тэгэхээр эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр за ханш бол дээшээ доошоо ингээд мэдээж хэлсэн. Тэгтээ
хөдөлгөөн багтаа сарууд одоо эхэлж байна. За мэдээч нөгөө янз бүрийн дайн, майн, элдв одоо өвчин тахал те. За юу гэдгийг одоо өнгөрсөн жил жишээ нь банкуд Америкийн банкуд дампуураад амар ингээ унсан. Тэгэхээр гинтийн тийм рискүүд хэрвээ гараад ирвэл мэдээч хэрэг амар унана боломжтой. Ер нь хэвийн жилүүдэд бол 5-аас 10 дугаар сарын хооронд бол ханшийн хэлбэлцэл маш бага байдаг байх нэ. Харин 11-ээс 4 дугаар сарын хооронд бол ханшийн хэлбэлцэл өндөр буюу дунджаар тэр 1990 оноос хойш одоо 2023 он гэхэл чаа 33 жилийн хугацааны дунджийг харах юм бол жил дунджаар 7% өсөлт гардаг байх нэ. За ийм факт байна. Факт. За тэгэхээр 5 дугаар сар бол за хэлбэлцэлд харьцангуй ер нь бага байх юм шиг байна. За тэгээд бидний харж байгаа нь бол нэг уналт үүсэх баха гэж унах тал нь илүү байна гэж харж байна. За тэгээд бид нар цаашдаа улам бүр маш тийм нөгөө боломжтой байх шаардлагатай болж байна. Юмыг аж мэдхүү янз бүрийн эрсдэл гараад ирэх юм бол мэдээж унана. Яагаад ийм янз бүрийн бидний тааруулахад хэцүү эрсдэл гарч ирэх боломжтой вэ гэхээр нөгөө ёроолоос өнөөдрийг хүртэл өссөн тэр бүүл зах зээл одоогийн өсөж байгаа бүүл зах зээл маань өөрөө олон жилийн дундаж бүүл зах зээлийн насжилттай тэнцүү болоод 6 сараас эхлээд илүү хөгшин бүүл зах зээл болох гэдэг байна. Тэгэхээр хөгширж байна гэдэг чинь удахгүй чад хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ бүүл зах зээл дуусаад бир зах зээл ойртож байна. Төдий чинь ойртож байна гэсэн үг. За тэгэхээр бид нар илүү боломжтой байх хэрэгтэй шүү гэж хэлээд. За тэгээд нэг эцэстний хэлэхэд Америкийн зах зээл бол өсвөл уналтаасаа 3 дахин удаан үргэлжилсэн өсөлт гаргадаг. Өсөхдөө уналтаасаа 3 дахин их өсдөг. Ийм зах зээл шүү. Тийм учраас бид нар Америкийн зах зээл дээр энэ хөрөнгө оруулалт хийхдээ уналтыг нэмж худалдаж авах боломж гэж харж хөрөнгө оруулалтаа шийдэх нь бол хамгийн оновчтой, хамгийн зөв байна статистикс. За ингээд миний ярих хэсэг дуусч байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. За сая Америк нэгдсэн улсын зах зээлийн талаар мэдээлэл судалгааг манайс гүйцэтгэх захирал мөхөртөнд танилцууллаа. Тэгвэл одоо миний би Америк нэгдсэн улсын зах зээл дээр дараагийн хөрөнгө оруулалт хийх боломжтой хувьцааны талаар судалгааг шимсдэг та бүхэнд хүргэнэ. Эхний хувьцаа бол Настагийн хөрөнгөний бирж дээр ажилладаг Enphase Energy-гээс Revit эрчим хүчний компани байгаа. За энэ компанийн хувьд хэвэл 2006 онд үүсгэн байгуулагдсан. Зах зээлийн үнэлгээ нь 15.6 тэрбум $аар үнэлэгдэж байгаа. Сүүлийн 52 хоног буюу 1 жилийн хугацаанд хувьцааныхаа ханш нь 73.5-аас 192.2 Америк долларын хооронд арилжаалагдсан ийм хувьцаа байгаа. За тэгээ өчигдрийн байдлаар Америкийн бирж хаагдах үед тухайн хувьцааны маань ханш 111 чинь одоо 114.9 Америк доллар тэр бол хаагдсан. За тэгээд сүүлийн 3 сарын хугацаанд өдөрт дунджаар 3.9 сая шиг хувьцаа бол арилжаалагддаг ийм компани.
За энэхүү компанийн хувьд яг үйл ажиллагаа эдийг аваад үзэх юм бол Америк нэгдсэн улсын Калифорни мужийн Fremont хотод одоо төв салбар нь байршдаг. За тэгээд гол бүтээгдэхүүнүүд нь гэвэл нарны микро шилжүүлэгч буюу микро инвертор. За тэгээд батарейны эрчим хүч хадгалах систем, цэглэх машин цэнэглэх станцуудыг үйлдвэрлэдгээр онцлогтой юм компани байна. За яг энэ дээр бүтээгдэхүүн үйлчлэгчнүүдийг онцлоод хамгийн гол бүтээгдэхүүн юу юм бэ гэх юм бол тухайн компани инвесторыг хөгжүүлдэг. Тэр нь бол яг за уламжлалт одоо нарны эрчим хүчний системүүдийг яг яаж ажиллагааг авч үзэх юм бол ингээд байшингийнхаа дээдл дээр ингээд нарны зай хавтангуудыг байршуулдаг. За тэгвэл хавтангууд дээр хоригдлогдсон нарны эрчим хүчийг нь цуглуулад нэгтгээд дунд нь нэг инверторээр тухайн одоо эрчим хүчийг хувьсах бүүдэл болгож ингэж хувиргадаг байгаа. Тэгвэл харин энэхүү Inpeace Energy компани нь бол микро инвертор гэдэг бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн. Тэр бүтээгдэхүүн яадаг вэ гэхээр яг нарны зай хавтан болгоны доор тус бүртээ нэг ширхэг инвертор байршдаг. За тэгээд энэ нэг ясандаа шууд одоо нарны зай хавтан дээр бууж ирсэн энергийг шууд хувьсах бүүдэл болгож хувиргадаг гэсэн үг. Ингэснээр яг ямар давуу талтай юм бэ гэхээр нэгт тэр орж ирсэн нарийн зэвсэг хатан дээр орж ирсэн эрчим хүчийг бол тэр доор нь хувьсах бүүдэл болгоод хадгалах storage буюу одоо нарийн зайн цахилгаан эрчим хүчийг хадгалах систем рүү шууд хөрвүүлэх боломжтой болно. Мөн дээрээс нь яг нарийн зай хавтан болгоны доор байршиж байгаа учраас яг уламжлалт систем дээр бол нарны зай хавтангийн аль нэг нь эвдрэлтэй болсон тохиолдолд нарны зай эрчим хүчний систем нөрөө доголдоод идэг. Тэгвэл микро инвесторыг байршуулсан тохиолдолд аль нэг нарны зай хавтан эвдрэх юм бол зүгээр тэр нарны зай хавтангаас солиход систем буцаад нэмэгдээд ажиллана гэсэн. Одоо юу гэдэг 6 нарны зай хавтан байлаа гэж бодоход нэг нь эвдэрчих юм бол үлдсэн 5 нь тус бүртээ инвертортой учраас тус бүртээ ажиллаж байна. Тэгээд эвдэрсэн нэгийг нь засаад явхад буцаад систем хэвийн зүгээр хэвийн төвшөнтэй бол ажиллана гэдгээр онцлогтой. Мөн дээрэс нь яг тухайн одоо найз хавтан бүгдээр орж ирж байгаа эрчим хүчийг бүрэн хянах ийм боломжийг олгохоор онцлогтой ийм бүтээгдэхүүн байдаг. За яг бүтээгдэхүүн үйлчлэгээндээс нь бол энд баруун хэсгээр бол харагдаж байна. За хамгийн ихний энэ хэсгээр бол микро инвертор буюу одоо нөгөө гол бүтээгдэхүүн маань энд байна. За тэгээ бусд нь цахилгаан хадгалах төхөөрөмжүүд тэгээд мэдээж цахилгаан машин цэнэглэх станц. За яг энэ зурган дээр бол микро инвертор маань дээвэр дээр яг яаж байршиж байгааг харуулж байна. Яг энэ микро инверторын хажуудал дээр нарны зай хавтангаа байршуулна гэсэн үг. За тэгээд яг энэ бүх бүтээгдэхүүн үйлсийг нийлүүлээд цогцоор нь авах юм бол нэг айлын одоо энэ хаус байрыг бүтэн тэр чигээр тогоор одоо хангах ийм бүрэн боломжтой ийм эрчим хүчний шийдлийг санал болгодог байна. За тэгвэл энэхүү компани яг орлого бүтээгдэхүүн бүтцэд нь яаж явж байна гэдгийг 2023 оны жилийн эцсийн тайлангаас нь авч үзье. За эндээс бол яг нийт орлогынхоо 98.3%-ийг single segment буюу яг нарны эрчим хүчний бүтээгдэхүүн solution-аас аваад бүрдүүлдэг гэсэн үг. За 2023 онд гэх юм бол нийт 2.3 тэрбум Америк долларын орлогыг олсон байна. За тэгээ үүнээсээ мэдээж яг нарийн зай хавтан бүтээгдэхүүн микро инвесторыг нийлүүлдэг учраас борлуулсан бүтээгдэхүүний өртөө маш хэмжээгээр гарна. За тэгээ нийт орлогын 58.2% нь бол бараа бүтээгдэхүүний өртөгтэй явсан. За тэгээд тэр бараа бүтээгдэхүүний өртгийг асны дараах gross profit нь бол 974 сая Америк доллар. За эндээс тэгээд үйл ажиллагааны зардал, удирдлагын цалин хөлс судалгаа хөгжүүлэлтийн зардал зэргийг хасаад за тэг хамгийн сүүлийн татвар асны дараа нийт цэвэр ашиг нь 397.4 сая доллар буюу нийт борлуулалтын орлогын 17% нь бол цэвэр ашиг болоод одоо хөрөнгө оруулагч нарын өгөөж болж орсон гэсэн үг. Тэгвэл яг жил бүрээр нь аваад үзье. За энэ зурган дээр бол 2019 оноос хойш буюу сүүлийн 5 жилийн хугацаанд борлуулалтын орлого цэвэр ашиг гişгийн мовчныг харж болж байна. За 2019 онд ердөө 624.3 сая Америк долларын борлуулалтын орлогыг олоод үнэсээ 161.2 сая Америк долларын цэвэр ашигтай ажилтдаг байсан. Тэгвэл 2023 онд бол 2.2 тэрбум Америк долларын орлогыг олоод 438.9 сая Америк долларын цэвэр ашигтай ажилласан байна. Эндээс харах юм бол яг цар тахлын үе буюу 2020 болон 2021 оноод бол борлуулалтын хэмжээ, борлуулалтын орлого цэвэр ашиг хэмжээ бол буурсан байна. Тэгээд 2022-23 онд бол эсрэгээрээ сэргэлт үзүүлээд үйл ажиллагаа маань илүү жигдэр явсан байна. За тэгвэл нийт хөрөнгө өөрийн хөрөнгө болон нийт хөрөнгө за тэгээд эдийн өмч өрийн ястын стгийг авч үзэх юм бол за 2019 онд бол 713.2
сая Америк долларын нийт хөрөнгөтэй байсан. За энэ удаас өөрийн хөрөнгө эзэдийн өмч нь 272.2 сая Америк доллар байжээ. За тэгээд өөртөлбөрийн яс цаа нь бол 62%-тай. Одоо энэ нийт хөрөнгийн 62% нь бол богино урт хугацаанд өөртөлбөрөөс бүрдэж байгаа гэсэн үг. За тэгээд яг нийт хөрөнгө болон үзэсгэлэнтийн өмч бол 2020-21 онд буюу сар тахлын хямралтай үед өсөлтүүдэж явсан байна. За тэгээд хамгийн сүүлд 2023 оны жилийн эцсийн байдлаар 3,3 тэрбум Америк долларын нийт хөрөнгөтэй эзэдийн өмч нь 983.6 сая Америк доллар болоод ер нь бол энэ 5 жилийн өмнө 2019 онтой харьцуулах юм бол 4-5 дахин өсөлтийг үзүүлээд нийт хөрөнгө нь бол нэмэгдсэн байгаа гэх эндээс харж болж байна. За ашигтай ажиллагааны хувьд авч үзье. ROI болон ROA харьцаа байгаа. Эдгээр харьцаанууд маань яадаг вэ гэвэл нийт эзэдийн өмчийн хэдэн хувийг энэ одоо цэвэр ашиг нийт эзэдийн өмчийн хэдэн хувьтай тэнцэж байгааг ROI харьцаа харуулдаг. ROA харьцаа нь болохоор нийт одоо цэвэр ашиг нийт хөрөнгийн хэдэн хувьтай тэнцэж байгааг бол харуулад энийг ч ашигтай ажиллагааг харуулдаг гэсэн. Тэгэхээр энэ хүү үзүүлэлтүүд маань өндөр гарах тусмаа тухайн компани илүү ашиг өндөртэй байгаа хэлж байна. За 2023 оныг аваад үзэх юм бол 2023 онд нийт хөрөнгийн 13%-тай тэнцэх хэмжээний цэвэр ашигтай ажилласан. Харин нийт эзэдийн өмчийн 44.6%-тай тэнцэх хэмжээний цэвэр ашигтай ажиллаад ингээд нэгсэндээ 2020-21 онд байсан бол 2022-23 онд эргээд өсөлтөд орж ирсэн байхыг хэлхээс харж болж байна. За тэгээд үүний дараагаар P болон PP харьцаа байна. За яг хамгийн 2020-21 онд бол одоо эдийн засгийн дэмжих зорилгоор Америк нэгдсэн улсын төв банк бодлогын үгээ бууруулсан. Хүмүүс нэгээсэндээ мөнгөтэй болсон гэсэн үг. Тэгээд хөрөнгө оруулалт буюу хувьцааны зах зээл дээр мөнгөө байршуулад хөрөнгөний зах зээл нэгсдэг маш хэмжээний өсөлтийг үзүүлсэн байгаа. За энэ энэтэй холбоотойгоор 2020 болон 21 онуудад тухайн компани маань хувьцаа бол маш хэмжээгээр өсөлт үзүүлээд PS цаа бол 165 170 руу орсон байна. PBS-тай чинь 45-57-аар өсөлт орж ирсэн. Харин 2022 онд бол ингээд эсрэгээрээ буурч орж ирээд 23 онд бас одоо энэ P болон PBS цаа буурч орж ирсэн байна. Энэ нэгэсэндээ хувьцааны ханш байна унаад ер нь бол хямдарч орж ирснийг бол илтгэж байгаа. За яг хувьцааны ханш дэх техник шинжилгээг бол техник шинжилгээний бизнес үзье. За энэ дээр ингээд Infess Energy компани маань нэг өдрөөр одоо график бол ханшвал харагдаж байна. За 2020 оноос хойш бичилж болно. Нэг лайн бол нэг өдрийн хаалт нээлтийн ханшиг бол харуулж байгаа. За ингээд 2020 он цар тахал болсонтой холбоотойгоор түрүүн хэлсэн бодлогын үгээд тэглээд эдийн засгаа ингээд өсөлт тал руу хандуулахын тулд ингээд бодлогын үг бууруулсан. За хүмүүс хөрөнгөө ер нь бол хөрөнгөний засал руу авч ирсэн. Тэгээд хувьцааны ханш маань 2023 оны жилийн эцэс хүртэл бол 340 Америк доллар хүртэл хувьцааны ханш маань маш өндөр хэмжээгээр өссөн байна. Тэгвэл яг энэ 2023 оны туршид бол тухайн компани маань хувьцааны ханш унсаар байгаад яг энэ одоо энд ийм хоёр тогтворчлтын бүс байгаа. Яг volume profile дээр харагдана. Энэ хоёрын энэ тогтворчлтын бүс дотор бол компани маань хувьцаа бол арилжаад ичааг шилж болно. За энэ хүү дээд бүсээс дээшээ гарах юм бол хувьцааны маань ашигтай үнэтэй байна гэж үзээд ер нь бол худалдаж авах тал буюу volume машинээр буурч орж ичаа гэсэн үг. Харин энэс доошоо орж ирэх юм бол хэтрийн хямдхан байна гэж үзээд зарах тал байхгүй. Тэгвэл яг энэ хоёрын гол бол хамгийн хэмжээгээр хувьцааны ханш бол арилжаад ичаа гэж хэлж болно. Тэгвэл энэ компани маань хувьцааны ханш 2023 оны туршид бол амралт бүсээр ирээд яг энэ тогтворчлтын бүсийн доод хийсийг бол доош нэвтэлсэн. Гэхдээ буцаад эргээд фейк аут хийгээд буцаад энэ тогтворчлтын бүс рүү ороод ирсэн байгаа. Энэ нэг ясандаа бол энэ тогтворчлтын бүсээс доошоо унах магадлал бол илүү бага байгаа гэдгийг бол харуулж байгаа. За тэгээд сүүлийн 2024 он гарснаас хойш яг энэ тогтворчлтын бүсийн доод хэсгээр ингээд арилжаалагдж байна. Нэгсэндээ эндээс ингээд 1, 2, 3 удаа спорт буюу дэмжлэг аваад энэ бүсийг доош нэвтлэхгүй байна гэсэн. Тэгэхээр эндээс
Тэгэхээр эндээс юу гэж дүгнж болох вэ гэхээр энэ тохиолчлолтын бүсийг доош нь нэвтэх гэж оролцсон. Тэгээд нэвтэлж чадаагүй бэкап бол эргээд тохиолчлолтын бүс рүүгээ орсон байна. Тэгээд сүүлийн эзэн сарын хугацаанд бол нийт 3 удаа энэ тохиолчлолтын бүс буюу 95.8-ыг бол 3 удаа шалгасан. Эндээс бол дэмжлэг авч байна гэсэн. Тэгэхээр цаашид тухайн компани маань официально доош унах гэс илүүтэйгээр өрсөлдүүлэх магадлал нь илүү байна гэсэн. Хэрвээ өрсөлдүүлэлт орж ирэх юм бол буюу одоо энэ дараагийн тайлан маань гарна. 2024 оны 1-р тайлан гарна. За энэ хүү тайлан хоёрдугаар үлрэлийн тайлан гарна. За тэгээ энэ хүү тайлан маань сайн гарах юм бол энэ хавцааны шин дээд хүртэл өрсөлдүүлэх магадлалтай байна. За яагаад энэ хоёрдугаар үлрэлийн тайлан дээр илүү ач холбогдол өгөөд байна вэ гэхээр 2023 оны жилийн эцсийн тайлан гарах үед NPS Energy компани бүүстгэх захирал бол мэдээлэл хийсэн байгаа. Ямар мэдээлэл хийсэн бэ гэхээр за ингээд 2023 онд бол манай компани үргэлжлэх бол ингээд төвчтэй ажиллаж байгаа. Тэгэхээр хавцааны ашиг унж орж ирсэн. Тэгвэл 2023 оны 4-р улирал 2024 оны 1-р улирал бол санхүүгийн тайлангууд маань хүлээлтэд хүрэхгүй муу үр дүн үзүүлэх магадлалтай. Харин 2024 оны 2-р улирлаас эхлээд илүү их борлуулалт одоо илүү их сайжраад цэвэр ашигын хувьд илүү өндөр хувь хэмжээний ашиг үзүүлээд хавцааны менежмент дэш улам өсөлтүүлэх бүрэн боломжтой байгаа гэж хэлсэн. За үүний суурь шалтгаанууд нь хэм бол Европын зах зээлд нийлүүлэх микро инвестор IQ8 гэдэг загварын микро инвесторуудыг Европын зах зээл рүү одоо нийлүүлэх бүрэн боломж маань 2024 оны эхний хагаст бол бүрдэнэ. Тэгэхээр нэгсэндээ 2024 оны 2-р эхний хагасны дараагаар буюу 2-р хагасны үйл ажиллагаа нь илүү өсөлтийг үзүүлэх болно гэдэг ийм мэдээлэл хийсэн байна. За тэгэхээр үүний дагуу яг 2024 оны 1-р улиралд бас санхүүгийн тайлан муу гарна гэдгийг бол хэлж ирсэн. Тэгвэл яг энэ 2024 оны 1-р улиралд сая 4 сарын сүүлд тайлан гараад яг хүлээлтийн дагуу энэ улаанаар тэмдэглэлтэй санхүүгийн хувьд хүлээлтэд хүрээгүй юм үзсэн. Тэгвэл одоо энэ 7 сард гарах буюу 2-р улирлын тайлан маань яг тухайн компаниг үүсгэх тайлбар хийсний дагуу гэр амжилттай сайн байх юм бол тухайн компани хугацааны хэж дэшега төвчлийн хүмүүсийн орой хүртэл өсөлтүүлэх юм бүрэн боломжтой байгаа. За тэгээ яг суур хэд хэдэн мэдээг аваад үзэх юм бол 2024 гарснаас хойш бол хэд хэдэн улс руу Герман, Нидерланд зэрэг хэд хэдэн улс руу микро инвестmentүүдэд нийлүүлж хийсэн гэдэг мэдээг бол Alpias-ны веб пост дээр бол байршуулсан байлээ. Тэр нөгөө компани маань за 2-р улирлын тайлан гарсны дараа эргээд сэрэх өсөлтөнд цаашаа үргэлжлэх юм бүрэн боломжтой байна. За Америкийн цус дэлгэр танилцуулах дараагийн цай бол өмнөх Монголын авдагтад дурчилсан Aram Holdings компани байна. За Aram Holdings компани бол Английн Кембриж хотод төвтэй чип буюу хагас дамжуулагч хангамжийн компани. За тэг анх 1990 онд үүсгэн байгуулагдсан нийт 33 жилийн түүхтэй ийм компани байна. За үндсэн үйл ажиллагааны явдах юм бол одоо хагас дамжуулагч буюу semiconductor-ыг хагас дамжуулагчийн одоо IP дизайныг нь хийдэг. СИПУ болон ЧИПУ нарын архитекторыг хийдэг одоо технологийн чипэн дээр архитектор хийдэг гэж хэлж болно. За тэгээ Aram Holdings нь ер нь бол дэлхийн өнцөг болон техник компаниудын технологи компаниудын одоо энэ IP дизайныг нь бүрэн хангадаг гэж хэлж байна. За энэ талаар хэд хэдэн статистикуудыг авч үзсэн. За яг хугацааны хувьд гэх юм бол Стагийн бирж дээр хугацаанд ажиллаж байгаа. Өнгөрсөн 2023 оны 9-р сард бол IPO хийсэн. Одоогийн байдлаар нийт зах зээлийн үнэлгээ 110 тэрбум $, үнэлгээтэй. Хугацааны сүүлийн 1 жилийн хугацаанд 46.5-аас 164-ийн хооронд бол арилжаалагдсан байна. За тэгээд өчигдрийн байдлаар хаалтын шин 107.8 байгаа. Арилжааны дундаж хэмжээ нь бол өдөрт дунджаар 16.4 сая ширхэг хугацаа бол сүүлийн 3 сарын хугацаанд бол дунджаар өдөрт 16.4 сая ширхэг хугацаанд арилжаалагдсан байна. За статистикуудаас авч үзэх юм бол ягаад энэ бүх компани тийм алдартай байна вэ гэвэл дэлхийн хүн амын 70 орчим хувь нь бол Aram Holdings-ийн бүтээгдэхүүнийг бол ашигладаг гэж байна. Энэ дээр бол яг үгүй таны ухаалгаар хугацаанд зөөврийн ноутбук, суурийн компьютер зэрэг бүх технологийн компаниудын хагас дамжуулагч технологиуд нь энэ Aram Holdings компани IP дизайн дээр ажилладаг гэсэн үг. За тэгээд нийт ухаалаг гар утаснуудын 99%-ийг нь Aram Holdings-ийн процессор дээр бас мөн ажиллаж байгаа. Тэгэхээр яг хүмүүс ашигладаг iPhone, Samsung, Huawei зэрэг брэндүүд маань яг Aram Holdings-ээс өөрсдийн чип дизайныг хийлгдэг гэж хэлж байна. За тэгээ нийт СИПУ буюу одоо компьютеруудын маань компьютеруудын процессоруудын чипийн 50 орчим хувь нь бол Aram Holdings-ийн бас IP дизайн дээр ажилладаг байна.
Яг бүтээгдэхүүнээс аваад гэх юм бол жишээ нь HP брендийн ноутбукн дээр процессор дээр бол ийм ARM Holding гэсэн чип бол байршсан байгаа юм дэс харж болж байна. Мөн дээрээс нь бид бүгдний мэдэх Apple компани маань саяхан одоо өнгөрсөн жил танилцуулж байсан MacBook байгаа. MacBook-н дээр бол M1 загварын чипүүдийг бас суулгачсан. Одоо бол M2 загварын чип авч байгаа. Энэ хүү чипийг бол маш илүү хурдан, илүү өсөлтөх боломжтой гэж бол тухайн үед танилцуулж ирсэн. За тэгвэл энэ хүү чип маань өөрөө бас ARM Holdings компани дээр IP design бол ажиллаад явдаг гэж хэлж байна. За тэгвэл энэ компани яг яаж мөнгө хийгээд байна? Ямар бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн зардал гарч ийн, цэвэршин ямар ажиллаж байна гэдгийг 2023 оны 3-р сарын 28-наар одоо энэ тайлангаас авч үзье. За эндээс харах юм бол энэ royalty revenue болон license and other revenue гэж явж байгаа. За royalty revenue нь яадаг вэ гэхээр одоо альва нэг технологийн компани ARM Holdings-ийн одоо чипийг нь IP design-ыг нь ашиглахдаа эхлээд лицензийн төлбөр гэдэг нэг том хэмжээний төлбөрийг бол төлдөг. Энэ бол яг бид нөгөө Microsoft 365 чим бүтээгдэхүүнийг ашиглахдаа ингээд лицензийн төлбөр төлдөг шүү дээ жилийн хугацаатай. Яг үүнтэй адилхан license-ийн төлбөрийг гэж нэг удаа төлдөг. Тэр нь бол license revenue гэж болно орно. Харин other revenue-д юу багтдаг вэ гэхээр зөвхөн тэр өөрсдийнхөө бүтээгдэхүүнээр зориулаад бусдын юм IP design гаргуулж болдог. Тэр нь бол other revenue-д ордог байна. Харин royalty revenue нь яах вэ гэхээр одоо ингээд IP design-аа гаргах чинь тэгвэл тэр IP design-аагаа чипийг нь бол ингээд гаргаж байгаа технологийн бүтээгдэхүүн болгон дээрээ бол ингээд үйлдвэрлэж байгаа шүү дээ. Одоо гар утас болгон дээр л ARM Holdings-ийн нэг чипийг ингээд байршуулаад гаргаж байгаа гэсэн. Тэгвэл яг тэр ухаалаг гар утсыг ч юм уу тэр компьютерийг гаргаж байгаа гаргаад ингээд зах зээл дээр борлуулж байгаа үнийхээ тодорхой хувийг нь бол ARM Holdings өгдөг байгаа. Яг тодорхой дүнг нь биш, тодорхой хувийг нь гэсэн. Тэгэхээр тухайн технологийн бүтээгдэхүүний маань одоо эрэлт нь нэмэгдээд ханшин одоо үнэн өсөх юм бол энэ ARM Holdings-ийн хувьд ч гэсэн royalty revenue нэмэгдэж явна гэсэн үг. За тэгээ 2023 оны 3 сарын 8-ны байдлаар бол нийт 2.7 тэрбум Америк долларын орлогыг бол олсон байна. За эндээс бол яг энэ технологийн компани учраас яг тухайн бүтээгдэхүүн төр чипэн зориулж байгаа бүтээгдэхүүний өртөг бол айгүй багатай. Нийт цэвэр ашигын 4% нь л яг тэр бүтээгдэхүүний өртөгтэй бол бараг бүтээгдэхүүн өртөг болж явдаг гэсэн үг. За эндээс яг үйл ажиллагааны зардлууд нь бол үйл ажиллагааны зардлууд л айгүй ихтэй. Энэ дундаас яг онцлог нь юу вэ? Судалгаа хөгжүүлэлтийн зардал бол Inpis Energy дээр түрүүн өмнөх дурдсан компани харьцуулахад бол судалгаа хөгжүүлэлтийн зардал бол айгүй өндөртэй байна. За тэгээд ингэж яваад татвараа төлөөд хамгийн сүүлд цэвэр ашиг нь 524 сая доллар. Энэ бол нийт борлуулалтын орлогын 19.6 буюу бараг 20% байна. За санхүүгийн тайлан үзүүлэлтүүдийг авч үзье. За 2020 оноос хойш тухайн компани маань 2023 онд хугацаа гаргасан нээлттэй болсон гэсэн үг. Тэрний өмнө бас санхүүгийн тайлангуудаас оруулсан байлээ. За энд 2020 оноос одоо TTM-д надад сүүлийн 4 улирлын бол сүүлийн 4 улирлын үзүүлэлт хийж хэлж болно. За 2020 онд бол нийт 2 тэрбум Америк долларын орлогыг олж 388 сая цэвэр ашигтай ажиллаж исэн. Цэвэр ашигын маржин 19%. За тэгвэл 21 он 23 онд бол 2.9 тэрбум Америк долларын орлогыг олсон. Эндээс 85 сая долларыг ашигтай ажиллаад ер нь бол ашигт ажиллагааны маржин 20%-аас 3% болж буурсан байна. За энэ яг ямар шалтгаантай юм болчихоо гэвэл яг улирлаар нь задлаад аваад үзэх юм бол 2023 оны 2 дугаар улирлт буюу энэ нь бол яг нөгөө нэг тухайн улс энэ чинь Америкийн биш өөр улсын компани учраас тухайн улсынхаа рекламад бүртгэлийн стандартаар тайлгаа гаргах юм байлээ. Тэрнийхээр бол яг яаж тайлбарч ийм нөхөр 2023 оны 2 дугаар улирал гэдэг нь бид нарийнхаар бол 2023 оны 3 дугаар улирал байгаа гэсэн. Нэгсэндээ 6-аас 9 сар гэсэн. За тэгвэл яг энэ 2023 оны 2 дугаар улирал буюу одоо 3 дугаар улиралд яагаад энэ хасах 110 сая Америк долларын алдагталтай гарчваа гэвэл тухайн үед маань яг энэхүү компани яг судалгаа хөгжүүлэлтийн зардал маш өндөр гарсан. Үүнтэй холбоотойгоор ер нь бол цэвэр ашигтай бус хэсгээр алдагталтай улирлыг бол үүдсэн байгаа. За тэгэхээр энэ яг 6-аас 9 сард ийм болж байна гэдэг нь тухайн бүтээгдэхүүн хөгжүүлэлттэй холбоотой зардал нэмэгдсэн, судалгааны зардал нэмэгдсэн мөн дээрээс нь 9 сард IPO-го хийсэн болохоор IPO-той холбоотой тодорхой хэмжээний өндөр зардлыг бол гаргасан байх магадaltaй байна. За харин үүний дараагаар 2023 оны 3 дугаар улирал буюу 2023 оны 9-с 12 дугаар сарын хугацаанд бол эсрэгээр үйл ажиллагаанаас эргээд 87 сая Америк долларын ашигтай ажилласан байна.
За тэгээд энд ингээд 110 сая долларын алдагтай гарсан учраас бол энэ дээр цэвэр ашиг хэмжээ маань буурч очсон байна. За нийт хөрөнгөний хувьд авч үзье. 2021 онд бол 6.5 тэрбум Америк долларын хөрөнгөтэй байсан. Одоо 2023 оны 3 дугаар жил буюу 2024 оны жилийн эцэст бол 7.1 тэрбум Америк долларын нийт хөрөнгөтэй. За өөрийн хөрөнгө нь бол 5 тэрбум Америк доллар. За өрийн харьцаа бол 30% буюу ер нь бол нэлээд бага. Өрийн харьцаа бол маш багатай байгаа гэдээс харж болж байна. За тэгээд ашигтай ажиллагаа буюу ROI бол ROI харьцааг авч үзэх юм бол 2020 оны харьцуулбал сүүлийн 4 үйлрэлт бол маш хэмжээгээр буурч орж ирсэн. 1.7, 1.2-тай байна. За энэ бол мэдээч яг энэ 85 сая Америк доллар гарсан учраас энэ дээр бол ашигтай ажиллагаа нэлээд буурч орж ирсэн. За тэгвэл техник талаасаа авч үзье. За яг энд бол 2024 оны 2 дугаар сард яг энэ хугацааны маань тайлан гарсан. Энэхүү тайлан бол хүлээлтээс өндөр гарсны улмаас бол Armor гэсэн компани маань хугацааны дэшээ маш өндөр хэмжээний одоо өсөлтийг үзүүлсэн байна. За тэгээ өсөлтүүдээр энд ингээд тогтворчлын бүс дотроо тогтворчиж явж байгаад сүүлийн үед буюу энэ 4 сар гарснаас хойш энэхүү маань хямралт бол орж ирсэн. За энэхүү хямралт бол яг суур талаасаа ямар хамааралтай байна гэхээр Америк нэгдсэн улсын зах зээл талаас нөлөө үзүүлсэн байгаа. Юу вэ гэхээр 2024 он гарснаас хойш бол Америк нэгдсэн улсын дотоод бүтээгдэхүүн буюу эдийн засгийн өсөлтийн хорд бол удааширсан. Хүлээлт түрээгүй бага урд харуулсан гэсэн үг. Мөн дээрээс нь инфляцийн хэмжээ маань 3.1% ирээд байсан бол 2024 он гарснаас хойш инфляц маань нэмэгдээд 3.5% дээр ирсэн зэрэг энэхүү одоо сөрөг мэдээлэлтэй холбоотойгоор Америк нэгдсэн улсын төв банк бодлогын үгээ бууруулж эхлэхгүй буюу эдийн засгаа дэмжиж эхлэхгүй гэдэг ийм мэдээлэл бол хийсэн байна. За тэгээ үүнтэй холбоотойгоор бол хөрөнгөний зах зээлийн гол индексүүд Nasdaq, S&P 500, Dow Jones нар бол уналт үзүүлсэн. За үүнийгээ дагаад ч гэсэн Armor гэсэн компани буцаад унж авч ирсэн байна. За мөн дээрээс нь нэмж хэлэхдээ нэгвэл 2023 оны 9 сард бол IPO хийсэн. Тэгэхээр тэрэнд бол стратегийн хөрөнгө оруулагч нар орж ирсэн байгаа. Тухайн стратегийн хөрөнгө оруулагч нар бол ихтэй 6 сарын хугацаанд бол хугацаагаа зарахгүй байх IPO хийснээс хойш 6 сарын хугацаанд хугацаагаа зарахгүй байхын үүргийг хүлээдэг. Тэгвэл сая 3 дугаар сард бол тэр үүрэг нь дуусаад тухайн хөрөнгө оруулагч нар хүсэх юм бол өөрсдөө хугацааг зах зээл дээр зарах юм боломж бол нэгт тэрнтэй орж ирсэн. Хугацааны менежмент доош орж ирсэн боломжтой. За тэгээ онолд орж ирлээгээд өмнөх яг энэ өндөр хэмжээний өсөлтийг үзүүлэхийн өмнөх тогтоож исэн энэ өсөлтийн трендийн чанел дотор эргэж орж ирээд энэ чанелын Eurolevel дэмжлэг аваад дээдлисийг 2 удаа шалгасан. Тэгвэл 3 дахь удаага шалгаад дээшээ нэвтэлсэн ийм дүр зурагтай байна. Тэгээд хэрвээ одоо энэхүү компани маань тайлан бол өнөө өрөө Америкийн зах зээл нэгдэх үед гарна. Тэгэхээр энэхүү яг тухайн үеийн энэ тайлантай харьцуулах юм бол яг энэ 2024 оны 1-р улирын тайлан бол маш сайн гарах гэсэн ийм хүлээлтийг бол төвшүүлсэн байгаа. Тэгвэл хүлээлт түрээд маш сайн үзүүлэлт үзүүлэх юм бол энэхүү компани маань хувьцаа өсөлт үзүүлээд эргээд энэ өмнөх тогтворчлтын бүс рүү орж ирэх боломжтой. Гэхдээ энэ тогтворчлтын бүс рүү эргэж орж ирэхэд хэд асуудал байгаа нь юу гэвэл яг тогтворчлтын бүсийн яраалцыг байна. Энэ яраалцгийг бол дээшээ нэвтэл гарахын тулд энд бол нэг их хэмжээний бол эсэргүүцэгч бүс байгаа. За энийг дээшээ нэвтлээд ороод ирсэн тохиолдолд эргээд 134 цаашлаад өмнөх тогтоож ирсэн 164 ханш руу бол өсөлтүүлээд явах ийм бүрэн боломж байгаа. Тэгэхээр тайлбар ямар гарах нь гэдэг нь маш чухал үзүүлэлт болж байна. Мөн дээрээс нь Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн бодлогын үгээ бууруулах хэсэг инфляц ирэх ямар байх, тэгээ хөлмийн зах зээл ямар өвдөг харуулах статистикүүд нь ямар гарах зэрэгээс бол бүрэн хамаарах байгаа. Тэгээ Америкийн зах зээл төрлийн хувьд бол танилцуулах мэдээ маань хугацааны маань танилцуулгын хөнгө өндөрлөж байна. За тэгвэл дараагийн хэсэгтээ бол Азийн зах зээлийн эдийн засгийн талаар мэдээлэл өгнө.